Монголчуудын хэмжээл радио 88.3 толгойн дээр сүгэд харуулсан сонсож байгаа хамтанд өдрийн мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болсон байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч Анжгай, хөтлөгч Цэцэг, найруулагч Баяранаар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа? Өдрийн мэнд хүргэе. Баярлаа. За та өдөр хоол ярддаг өдрөө. За. Өнөөдөр хоол их гоё хоолоо. Инглээ. За. Ер нь бол бит хоёр ч бас ингэж ийн гэж шүү. Ер нь тухайн баасан гаригийн ер нь хоолны ер нь төлөвийг ерөнхийдөө тодорхойлж байгаа гэж шүү. Хүмүүс сонсоод мантун бууз сая 3 найзтайгаа уулзч таарлаа. Гэсэн чинь яг л өнгөрсөн 7 хоногт бид нар мантун бууз ярьсан. Яг л мантун буузаал хийсэн гэж байна. Гуруулаа шүү дээ. Элдв шипээс олж ин дээ. Элдв шипи бол бас нэг ингэдэг нэг юм зүг чигийг тодорхойлоод байна. За тэгвэл өнөөдөр гэр бүлэрээ ямар хоол идэх зүг чигийг тодорхойлж өгье. Энэ бол жигэнсэн гуралтай шүл. Танай нутагт юу гэдгийг? Жигэнсэн гуралтай шүл гэдэг. Манай нутагт энэ чинь жумцтай шүл гэдгийг. Жумц. Жумц гэж одоо тэр нөгөө нэг ингээд хуйлцсан гурилыгаа жумц гэдэг юм л да. Жумцтай шүл гэдэг. Бас тийм байх нь. Тий. За жигэнсэн гуралтай шүл гэдэг чинь бол янзын гоё хоолоо. Ер нь бол яг хуу ногоотойч байж болдог, хар шүлж байж болдог те. Юу л бол ямар ч шүлэн дээр гурил хийгээл гурилын жигнэл жигэнсэн гуралтай шүлүүд те. Яг үнэ. Ингээд санагдаад идэв. Ер нь бол ингээд хагасаан бүтэн санд ингээ хоол хийжтэй те. Тэгвэл хагасаанд нь ч юм уу те эсвэл тавтахтны хоол ихтэй би зарим тохиолдолд цөөн хийх гэж байгаа ч юм уу те эсвэл гурилаа ингээд нэг их зурчдаг байхгүй. Тэнгүүтээ үлцэн гурилыг аваа хадгалцдаг, хөлдөөчдөг ч юм уу те. Тэнгүүт тэрийгээ дараа нь жигнэнгүүтээ жигэнсэн гуралтай шүл болгоод амархан тийм байдлаар хийждэг шүү дээ. За жигэнсэн гуралтай шүлэн дээр ерөнхийдөө танаахан яадаг вэ? Ямар махаар хийдгийг, үхрийн мах юм уу, хоньны мах юм уу? Тэ ингээд ямар махаар хийдгийг ерөнхийдөө хэд хэдэн шипигээ хуваалцсан. Гурилаа яадаг юм бэ? Илдэж байгаад голд нь шар тосоор тосолж жагаад хумаад жигэндгүү. Аль эсвэл зарим газар чинь бүр ингээд хэрчсэн өнө жигэнд юм байлээ. Тийм бах тийм. Хэрчсэн өнө жигэнд юм байлээ. Их тэгдгүү яадгүй энэ юугаа тий шар тосоор тосох юм уу зүгээр 9 тосоор тосчих юм уу 9 тосч гэж 9 төгрөгийн үнэтэй байсан шүү дээ. Ургамлын тос тий одоо манайхаар бас нэг юм шилтэй арай жоохон доод зэрэглэлийн тос байсан байхгүй тэр нь 3-ын тос 3 төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд арай энэ суперуд чинь 9 тос 9 төгрөгийн үнэтэй 9 тос гэдэг нэр чинь тэр шүү дээ. Манайх ер нь бол 9-ийн тос худалдаж авч хэрэглээгүй айгүй удаж байна. Ээж өрөм ч юм уу те юу нөгөө нэг хадгалсан хураацсан хүрм авангуудаа хайлуулаад дандаа шар цэс хэрэглэдэг байхгүй юу? Байж байгаа л нэг юм хайлуулангуудаа барины шилнийг хадгалчтэй. Тэгээ шар өртөл шар тоснд шарж идээд байгаа юм уу? Тий. Ямар тансаг. Өглөө болгоо шар тоснд шарсан өндөг идэж гарч ирдэ шүү дээ. Харин тий. Тэгээд шар тос илүү гоё хамттай болгочтой шиг санагдаад байдаг. Тэгээд гурилан дээр болохоор миний шип юу вэ гэхэлэр гурилаа дандаа нөгөө 1-р гурилаар зурдаг. 1-р гурил 2-р гурилтай ч юм уу тий 1-р гурилаа бүхэл өрөө гурилтай юм уу хольчтیں۔ За нэг 60-40 ч юм уу эсвэл 70-30 хайрцаатаагаар хооронд нь холно. Их хувь нь бол мэдээж 1-р гурил. Тэгэхээр яагаад гоё санагддгүү гэхэлэр бүхэл өрийн гурилтай хойлох тусмаа нөгөө гурил илүү гоё бийжээд идэхэд ийм нөгөө нэг юм юутай болдог эдэгтэй болж өгдөг арай жоохон бийтэй гэх юм уу. За тийм гурилаа өөрөөр яаж баяжуулж ин те сонгон монгон инээ тэрэ нөгөө нэг жууцаа муцаа юу ногоон болгодог юм хийж гинүү яаж буцааны шүүс хөрмөн жигийн шүүс те хийж гинүү яаж ин те гэх мэтэр энийга яри тэгээд хоолоо хийх дараа л бол баг ижлэх юм байлгүй те шүлөө сайхан болгож байгаа. Ер нь жигэнсэн гуралтай шүл байна шүү дээ. Яг ийм нэг намрын нөгөө нэг ийм нэг ургацын далай байдаг шүү дээ. Төмсөн жоохон ботарцарсан тий. Аман дараад хайлаад ургацын далай дээр жигэнсэн гурал нэмэх бол бараг л сонгодог өндөө. Миний хувьд бол сонгодог нь л тэр баг. Тий. За миний хувьд шүлэн дээр ямар шипи байна гэхээр нөгөө үхрийн булууны чүмэгтэй хэсгүүд байдаг шүү дээ. Одоо нөгөө гадар бишүүд бэлтгэсэн зараад байгаа булууг чи ингээд дундуур нь хөрөөдөд яг нэг чүмэгтэй хэсгээр нь заримдаа стик хийхээр бэлтгэсэн ч байдаг. Заримдаа ингээд бүрхөөр бэлтгэсэн байдаг шүү дээ. Тэрийг эдэж авсан тохиолдолд өөрөө бэлдүүлчдэг. Эдэж аваагүй тохиолдолд гаднаас тийм чүмэг аваад нэг 2-3 хүний тоогоороо тийм чүмэг хийж өгдөг. Тэгэхээр шүл илүү гоё нөгөө нэг амин дэмтэй. Тэгээ тэрнээс гадна дээгүүр нь ингээд нэг юм жоохон органик тас ингээ аюу гоё хөвөөд илүү гоё үзэсгэлэнтэй болдог гэх юм уу? Одоо зүгээр ийм нөгөө нэг
шүлний энэ булууны ясыг чи ингээд чөмхтэй булууны ясыг чинь тайраад яг тэрнгээр нь зарж идэм билээ шүү дээ. Тэрнээс аваачаал хүний тоогоор хийчих юм уу? Тий хүний тоогоор яшин Анжгаад хоёр бусдад нэг гэх юм уу? Заримдаа өөртөө хоёр бусдад нэг Тий. гих мэдчлэн юу яана гэсэн үг хийчдیں۔ За тэгэхээр миний хувьд бол бас нэг шалшгүй орц юу байна гэхээр хамгийн сүүлд нь босныхаа дараа дээр нь ингээд нөгөө нэг юм гурил тавьж байгаа шүү дээ тий. Гурилын хажуугаар жоохон яншуу тавьдаг. Яншуу шүлийг маш гоё амттай болгодог. Би шүү дээ яаж дүүхлээр жумзаа гурилаа гэсэн үг шүү дээ. Жумзаа гаргаж ирж хагаад зүгээр ингээд гараараа ингээд салбаалгаад томоор нь хийчдэг. Тэгж иддэг ингээд гэрчлэлээр надад тийм гой санагддгүй ингээд томоор нь хийгээ тэгээ ингээд тэгээд идэхлээр гоё. Хассан гурилтай шүүшгэл юм байна шүү дээ. Тийм. Тэгж идэхлээр надад гоё байгаад байдаг. Тийм. Томоор нь ингээд гараараа ингээд таслаад хийхлээр их гоё байдаг. Амттай. Бүр яг ингэ төсөөлөгдөж байна. Тэгээд жигсэн гурилтай шүүл миний хувьд ямар үйл аягүй гоё гэдэг вэ? Яг хүн болгоны хувьд өөрөлдөө ногоо ихтэй байх тусмаа илүү гоё байдаг. За ялангуяа луун ийм өнгөнгийн ногоонууд их байхаараа таатай байгаад байдаг. Тэгээ бас нэг тийм сонин юу бичигдээгүй хууль гэх юм уу бусад хооллуудын ногоог зүгээр ингээд заазуураар гэрчсэн бүртлөнгөөсөө жигсэн гуралтай шүүл ногоотой шүлэгтэй би нэг юм хэвтэй заазуур гэдэг чинь ногоо гэрчдэг тэрийг хөргөчч хийвэл илүү гоё харагдаад байдیں۔ Надад шүү дээ шүлэнд гонд хийх маш гоё таалагддаг. Гонд их гоё амттай болгодог. Ер нь гонд дуртай ч юм уу да би мэдгүй бага багтал тэр нэг өвөөгийнх дандаа гондтой бууз хийсээр хагаад надад тэр гонд их ингээд дотн үлдсэн юм шиг байна. Тийм. Сайн нэр амралтын өдрөөр юу зүү хараа яваад бэлгэнд юу авсан штэ гоё дарцсан нэг жууцаа. Одоо тэрүүгээрээ маш гоё амттай ногоотой шилжиж идэн. Жууцаагаар хуурахаар их гоё амттай болдог хоо. Жууцаа гэдэг чи одоо хүмүүл шиг л ногоо байгаа үстэй тийм. За их жаргал тоогоо ингэнэ. Монголд байгаа цэцэг битгий хэл Шведэд байгаа би шар тосонд өндөх хуушураа хайрч сарлагын өрөм цайндаа самарч ууж ин да гинэ. Йоо гайхуулчих юм байна л дөө. Тийм шүү дээ. Ингэж л амьдрын шүү дээ. Тийм байна. Гэхдээ би өөрөө яг ингэ тусдаа гарчхаараа тэгэж хайлуулж чадах хэсгээ мэдэхгүй нөө яг оролдоод үзгэл ах л та. Одоохондоо ээжийн буйнд бол юу 9 тас хэрэглээг бол маш удаж байна. Дандаа шар тас юм болгондоо шар тас хэрэглэж байгаа. Тэгээ манайч юу н хоол айгүй ховрхон идэг айл дөө. Ажлын өдрүүдэд ажил дээрээ хоол чинь ер нь бол 5 дахь хагасаа бүтэн сайн л гэртээ яг ингэ халуун амбулаараа хоол хийж иддэг. Яг үнэ. Одоо яг ингэ жигсэн гурилтай шүлэнд шүү дээ юм нөө. Жижиг болгоод тасалдсан хавирх хийх. Бас л атаа л да. Үнэхээр атаа болгодог. Яг нэг юм рагуны шиг тийм жижиг болгоцсон хавирнуудыг би дээр энэ нэг юунаас мах авсан. Энэ нөө манай энэ хажууд идэх чи ихтер худалдаа нэг үү те. Тэднийхээс мах авсан. Үхрийн хавирга аваад тэгсэн чи яг ингээд гой жижигхэн болгоод өгчих гэсэн чи бүр иймхнэр нь хөрөөдөд гой тайраад өгчт юм бэл. Тэгээд яг тийм юмар цовын их гоё болдсон шүү дээ. Цовын чи их гоё болдог, шүлтэй оолч их гоё болдог. Тэгээд яг тийм нөгөө хавирга чанах чагаа бол хавирга нь ингээд яг нэг юм маш гоё удаан чанаад яснаасаа нэг юм мултарч унахын даваан дээр байх юм бол одоо илүү гоё санагдаад байдаг. Ингэдэм хавиргыг шүү дээ шөлөө хийхээс өмнө эхлээд сонгонд хийгээд жоохон хуурж агаад тэгээд яг сонгон дээр сонгонтой жоохон тостой тэр тоогонд нэг шар болтол хуурчдаг хавиргыг. Гадуур нь хайрс үсгээд хайрс үсгэж тэгж хуурж агаад тэгээд дээрээс нь шөлөө хийгээд хийнгүүт ваа санагдав. Хаяа юу яадаг нөгөө юу ихээрээ зарим тохиолдолд ингээд яруу маруу хийжтэй тийм нэг удаан угсгаж чадахгүй матгүй тэр тохиолдолд бол гаднаас шууд нөгөө бэлэн ясны шүл аваад хийжүүл амар идэв шүү дээ. Илүү гоё амт оруулдаг. За тэгээд баялаг амин нэмтэй болгодог. Ясны шүлүүчээ гадуур одоо ингээд 500 мл-тэй 1 литртэй гэдэг ингээд зарж идэг штэ тий. Тэрнээс авч явах зүгээр болно. За гэх мэтэр ингээд шипигээ хаваалцнаа хэдүүл өнөөдөр бид нар жигсэн гурилтай шүл буюу манай нутгийнхаар бол жомцтой шүл. Тэгээд танаа нутагт энд бас янз янзаар бичсэн байх шүү. Юу өгсөн байв та өөр нэг бас нэр бичсэн л байсан. Янз янзаар нэрлдэг юм байна л дөө. Ер нь бол тэгээд Яа, бүр арааны шүс гоожоод лээ шүү л гэж байна. Тийм ээ. Би ч гэсэн одоо Heavens гэсэн байна. Heavens гэдэг гинэ бас. Heavens. Тэ сонсож байгаагүй нэр нь тий? За тэгээд танаа нутагт өөр энийг юугаар юу гэж нэрлэж чинь тэр мэрийга бас ярина хуваалцсан үст тийм ээ. Одоо бид тэр нэг хамтран ажиллагчаа танилцуулчаад эргээгээд утаснуудаа нэнэ.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Meat Snack буюу Hello Mini Salyam, Hello Үхрийн махан Jerky хамтран ажиллаж байна. За би өцөг төр уржиг төр хүнсээ цуглууллаа. За. За байна. Байж шүү. Тэгээд гоё юм байна. Нөө эн чин юуны заавал би ч нөгөө ингээд нэг одоо эдний юун дээр бол ингэсэн байгаа юм. Хуурга муурхын эднэргээд ингэсэн байлаа л дээ. Тэгсэн чинь зүгээр л юуны илгэний нугш шигтэй тэгээд далхан дээр тавиад идсэн ч гоё юм бэл. Юу салямын уу? Тий. Энийг Энд чинь нөгөө нэг мини салям, үхрийн махан жеркигээ хоёр төрөл байгаа даа шүү дээ. Миний хувьд алийг нь хэрэглэж үзсэн гэхээр жеркиг нь хэрэглэж үзсэн. Жерки гэдэг чинь хатаачсан мах шүү дээ, тийм ээ? Тийм. Хатаацсан мах тэгэхээр би болохоор оргил сүлжээ дэлгүүрээс худалдаж авч идсэн. За тэгээд худалдаж авахдаа юуг анхааруул зүгээр юм бэ гэхээр энэ чинь нөгөө нэг хатаацсан махыг чинь нэг жилийн хугацаанд хадгалж болдог гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ нэг жил хадгалахдаа энэ чинь нөгөө нэг вакуумаар ингээд доторх агарын сэрүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр вакуум нь задарч уу задраагүй байна уу гэдгийг шалгуулах зүгээр санагдсан. Намайг авах чахаад ингээд нөө хит хитэн вакуум нь задарсан бас хажууд нь байсан байхгүй. Тэгэхээр яг сонгож аваад вакуум нь задраагүй худалдаж аваарай. Тэгээд энэ хоёрын хувьд болохоор Hello Mini Salyam нь 20 грамтай, Hello Beef Jerky 40 грамтай ийм билээ. Jerky надад их таалагдсан. Яагаад гэхээр заримдаа ингээд нөгөө жим барьж байгаа хүмүүс идэг штэ тий. Чипс идэж болдгоо. Тэгэхээр ингээд тэрний оронд зүгээр мах идчих юм бол тэр чинь их амар их нөөц байхгүй зүгээр л ихэвчлэн уургалгаа штэ. Тийм учраас тархалахгүйгээр маш гоё амны цугаа хийх боломжтой. би түрүү нөгөө нэг халиу гингүүд нөгөө нэг ийм юуг нь бодчихгүй. Илгэний нугш шүү. Лаацтай бас нэг юм байгаа даа ш залууч зориулсан гэдэг. Тэрийгээ бодчихгүй юу. Тий халиу дотор зөндөө олон төрөл тий. Бүтээгдэхүүний онцлог нь сургууль дээрээ, номын санд, ажил дээрээ, кино үзэхдээ, найзуудтайгаа уулзахдаа фитнес дээр гэртээ автобусанд, машинда, галт тэргэнд аялалд дугуйтайгаа хаач авч явхад жижигхэн өл даах махан бүтээгдэхүүн болно гэсэн мэн. Тэр нэг жижигхэн тэр нөө нэг мини салямын гоё. Яста кармалж явж байгаа жохоноор идээ явж ивэл нөө нэг юу идэт байгаа гэсэн цөөвөн штэ эдгээр бүгд штэ салям штэ гэдэг яг кармалаа явж байгаа болох юм бэлээ. Өнгөрсөн амралтын өдрөөр зөө хараа яваад тэгээд холын замд чи ингээд нэг юм амны цугаа хэрэг болдог штэ. Тэгээд ялангуяа нэг юм чихэрлэг юм идэх дургу. Манай нөхөр ер нь чихэрлэг юм дургу байхгүй. Тэгээд тийм үнд чи яг юу идүүлвэл зүгээр юм блэ гэж бодож жагаад юуг нь авсан. Jerky-г нь авсан. Их гоё амттай байсан. Очиртойгнес компани дотоод хяналтын лаборатори нь үндэсний итгэл хэмжлэлийн төвөөс дотоод хяналтын лабораторийн итгэмжлэлийг хүлээж авсан гэж байна. Энэхүү итгэмжлэлийг хүлээн авснаар Очиртойгнес компани дотоод хяналтын лабораторийн шинжилгээний хариу нь Монгол улс даяар стандартчил итгэмжлэлийн тохирлын үнэлгээг бүрэн хангаж өөр бусад компаниудын бүтээгдэхүүн дээр ч шинжилгээ хийж дүгнэлт гаргах ийм боломжтой болж байгаа юм байна. Тийм ойлгомжтой. Юу нөгөө налах явж байгаа самд байдсан шүү дээ. Би үйлдвэр дээр нь очиж үзчихсэн байхгүй бүр танилцчихсан. Монгол тийм үйлдвэр юм гэхээр би бүр яг үнэндээ ангаасан. Яагаад гэдгийгсэн хаа одоо ажилчид нь өдөрт ингээд нөгөө 3 удаа хуцаас олдог. Тэгээд тусдаа юм өрөөнд тусдаа хид идэг үйлчлэгчнэр ажилчдын хуцыг угаагаад хатаагаад эндүүдээд гаргаж өгдөг ийм жишээтэй. Би очвол намайг оруулахгүй байна те. Ер нь бол яг тийм нөгөө нэг юу хүмүүсийг л оруулдаг юм билээ. Нэг бүлэг хүмүүсийг танилцуулах журмаар оруулдаг. Тэрнээс яг ингээд дуртай нь очиод за би танаа үйлдвэртээ үзье гэдэг ганц хуу яваад чамл юу шүү дээ. Менежертэй нь ярьж байгаа л очих хэрэгтэй юм байна те. Яг үнэ. Менежертэй нь ярьж хагаад танаа үйлдвэрийг чинь нэг орж үзье гэдэг. Орж үзвэл эднийх одоо ерөөсө манайхаар танилцуулагдаагүй бүтээгдэхүүн байхгүй. Очингууд нэг хуучны танилтайгаа уулзж байгаа юм шиг л байна те. Үйлдвэр нь маш гоё зориултыг тэгээд ингээд очиж яхад юу яасан бүтээгдэхүүн ингээд эхний шатн дээр ирнэ шүү дээ. Тэгээ хоёрдугаар шат руу оруулахын тулд хамгийн түрүүнд лабораториор дамжин лаборатори нь Монголд 2 3 хүн байдаг тоног төхөөрөмжтэй. Тийм лаборатори байсан байхгүй. Одоо энэ чи бүр хэдэн 20 он баг 5 жилийн өмнө би очиж байгаа шүү дээ. Тэгээ бас нэг гоё зүйл гэдгийгсэн чинь махны олимпик гэж болт юм билээ дэлхийн. Энд Монгол улсаас төлөөлөд Очиртойгнес явдаг маш олон олимпийн медальтай юм билээ шүү. GS25 болон бүх сүлжээ дэлгүүр хүнсний дэлгүүр болон Очиртойгнес компанийн нэрийн барааны дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг нь 76 тэг 75 30 90 20 75 30 дугаараас аваарай. За баярлалаа. Манай Facebook нь Hello Brand. Hello Brand. За одоо манайхан мэддэг болсон дагцсан бах уу те. За тийм. За баярлалаа. Очиртойгнес хамтран ажилласан. Эфир үзсэн. Эфир утсыг нээсэн 77 77 38 83 77 77 88 30. За жигсэн гурилтай шүлгийг хэрхэн хийдэг талаар шипиг хуваалцгаана. Гурилыг нь юу нь яг юутай хольж яаж чигнүүл илүүгээ ямттай болж ийн хүүхдүүд юу нь энэ хоолнд хэр дуртай байна те.
дээр ногоон сонгон хайчихад ч янзын л болдог доо. Тийм ногоон сонгон ч юм уу эсвэл нөгөө юу хийчихвэл миний бодлоор юу гэвэл яшуу их гой санагдаад байдیں۔ Өдрийн мэнд. байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд бүгдээрээ. Ингээд хоол ярихдээ дандаа ирчүүд орж ирдэг. Хотод орж ирнэ гэжтэй. Дандаа ирчүүд орж ирдэг. За жигсэн гурлаа шүлээ Тэ амралтын өдрөө хийж идэг хоол л доо. танаа нутагт юу гэж нэрлэдэг юм? Мэдхгүй би одоо сайн мэдэхгүй нэ вэж одоо хотод ирж ирсэн. За. Тэгээд би одоо сүүлийн үед нэг ийм юу хийдэг болсон. За. Турвараа хийцдэг болсон шүлэн дээрээ. Турмерик үү? За нөгөө шар банс дээр зарж байгаа ингээд бүр томороо. Тэгээд нэг хаалгыг хийчихээр амт ихгүй болоод байгаа. Зөв. Тэгээд тийчээс их нэг юм байт юм байна л дээ. Энтгүүд ерөөсөө тэр хортавдар маш их тустай юм байна. За. Тэгээд тэрээ ингээд үзлээ шалгасан юм байна л да. Энтгчээр нэг ядуу их заван шүү дээ тий. Тэгээд яадаг гэсэн энэ турмериктэй холбоотой юм байна шүү. Тийм гэсэн. Кари гэсэн үг юм. Карийн дэдэг шоу болдог. Тэр маш гоё болж байгаа. Тэгээ энийг хийдэг болсон. Тэгээд тэндээ нөгөө яншуу аваад нэг аяг хоолн дээр нэг тал атаг яншуу хийгээл тэгэл бензин шүү дээ тийм ээ. Оо яг. Зөө. Би ч яншуу төсөөлөх аргагүй. Бангладешт 2 сар ерөөсөө кари ийцэн шүү дээ. Базраа номпод ерөөс. Бүх юм нь каритэй. Бичэн аваад эцэж каритэй байдаг гэсэн шүү. Турмерик гой. Тэгээ дээрэс нөгөө шаранг оруулж байгаа учраас хоолыг их өнгөлөг харагдуулж байгаа зү. Өнгөлөг тэгээд цаанаа л гоё бол тээ. Ер нь гурилтай шүүл ер нь шүлтээ хоол дээр хийгээд байгаад их л гоё бол тээ. За бүгдээрэнд нь. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Жижигхэн жомц хийгээд янзын гоё хоол хийж гэнэ энд. Ногоогоор баялаг утсмаа гоёгоо сая бол одоо жишээлбэл юу цаа хийчих шиг болох юм. Жомзаа гаргаж авсныхаа дараагаар шүлний байцаа, юуцаа, бууцаач гэдэг юм уу тийм нэг богино хугацаанд болдог ногоонууд байдаг ш. Тэр чинь ерөөсө дөнгөж буцалгаад авдаг штэ. Тийм ногоонуудаа бол хоолоо гаргахаас өмнө бүр гурилаа гаргаж авчаад гурилаа янзалж авах хооронд бол ганцхан буцалгаад авахд болох юм байна. Тийм. Одоо энэ хоолн дээр бол юу нэрээ шар цус ашиглаж авах шиг байна да. Тэгж. Шар цусаар илүү гоё амтлаг болдог. Оо тэгэлгүй явах. Тэгээд гурилан дээр тэр нөгөө юутай явах тусмаа л надад зүгээр санагдаад идэв. Яг ингээд нэгдүгээр гурил байхаараа бас жоохон шилжих гад ч юм шиг санагдаад идэг бол холжохоор их гоё. Сараа ончигдэр жигнэ. Би жигэнсэн гурилтай шүл хийхдээ хаяа гурилаа тосолж байгаад ногоон сонгон цацж байгаад хуулаад жигэнтгээ бас өөрийн дарсан халиараа дүрхэд ороодог янзын штэ гинэ. Нэрэ гоё болох юм байна. Гоё ялна. Тэ нөгөө гурилаа яаж баяжуулж ийн гэдэг чинь л энэ штэ. Тий. За эфир усны дугаар 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдож хоорондоо орц найралгаа хуваалцах нэ. Тийм ээ. 80 88 өдрийн мэнд. Ууцсан Ано. Тасарчлаа. Хөрхи. Жигэнсэн үрэл шүлтэй хоолн дуртай, хаврахтай ихээр гоё, ногоо сонгон хийгээд халбаг майонез хийждэг гэж байна. Майонез ч бас зүгээр юм байна. Майонез ч юм уу зөөх хийж юм уу. Яг. 88 тэгээс өдрийн мэнд. Сайн байна уу? Сайн байна уу? За. Жигэнсэн гурилтай шүлнийхөө өөрийн жорыг хуваалцсан да. За тэгээд За, танаа нутагт юу гэж нэрлэдэг вэ? Жигэнсэн гурилтай шүл гэдэг. За. Тэ. За би бол ингэж хийдэг. Өхрийн одоо булууны ясыг одоо шүлээ ахиухан хийж хагаад ихтэй тэрийг хийгээд тэрнтэйгээ цуг Монгол байцааг нэлээд томхон дөрүүлж одоо нэг хаашаа нэг 3 танч битэр ч юм уу. За. Тиймэрхүү хэмжээтэй хишглээд хийч. Тэгээд нэг 2 хумс сармас, нэг том сонгиноо жаахан томхон шиг хишглээд. Тэгээд буцчих чинь нэрээсээ өөр юм хийхгүй. Зөв. Тэгээд нэг хамгийн багадаа нэг цаг буцлаа. За. Бүр ингээд зөөлөн гал дээр бүр янзын болтол буцлах нь шүү тийм ээ. Тэгээд энэ багадаа цаг буцсан. Дээд нэг 2 цаг хэрэгтэй. За. Тэгээд одоо заавал шүл гарсан болсон гэж тооцоод юугаар хийн.
махаа хийн. Шилсэн махаа хийгээд нэг 2 3 нэг шүлнийхээ хэмжээнд тааруулаад хэдэн төмс хийх үү 2 муу 3 ч төмсөө хийчих. За. Нөгөө махаа хийгээ тэгээ бос. Нэг 20-20 минут тус нөгөө хийж байгаа мах жаахан хатуутар мах бол арай жаахан ахиухан буцалгаад. За мах болоод ирэх юм чигтээ одоо явж байгаа даа гэсэн үед гурилаа дээр жигнүүр дээр сайхан тоосонд ороож байгаа тавьчих. Тэгээд 20 минут чигнэл гаргаж ирээд гурилаа нарийнхан хэрчин зарим нь том ингээд хэрчээд орчих. Тэрийг нөгөө ингээд гараараа таслаад нөгөөтгөө болохоор шүдэн дээр хийгээд тэгээд хотхоод идэхээр хамгийн гол нь тэр удаан буцалдаг нь байцаа тэр яс хоёроос аюу гоё шил гардаг. Тийм байна. Буцалдах тусгал гоё шил гардаг шүү дээ. Тийм шүү дээ. Яг бүр нэг цаг буцалгамаар санагчлаа. Удаан буцаад ахаар байцаач сүулдэ өөрөө ингээ баг уусаад алгуулах хэмжээний гоё Арааны зүйл шил тасгараад байна миний. Миний ч гэсэн арааны шил тасгараад байна. Яг нь урд хасаа засхуурал удаах шаачч болно бас. За. Тий, Агшаасан будаатай шүл. Тий. За одоо өдөрлөө бол жигэнсэн гурилтай шүл ярьж байгаа шүү. Тий. За. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Баярлалаа. За баярлалаа. За манай найруулагч жигэнсэн гурилтай шүл хийх нөө ийм видеоны линк оруулсан байна сэтгэл хэсэгт. За ингэсэн байна. Адийн их мэд ногоо ахиутай бас хідэн мүлжих яс хийчээд ийм за хайчин дэшээгүүгээ авчлаа. За хийчээд тэгээ заримдаа гурилаа илдээ дээрэс нь бүтээгээд идэх дуртай гэж биш одоо нөгөө нэг мах чанахтай гурил бүтээдэг шүү дээ. Тэрнтэй адилхан юм байна. Тэгээ гаргаж ирээд зүгээр таслаад идчихдэг гэсэн байна. За тэгвэл луун үрээд сонгон жижиг хэрчээд жоохон тосонд хураад том илсэн гурилан дээрээ дүрхээд хуйлаад идээрээ үнэхээр янзтай болдог шүү гэсэн байна. Бас л гоё журна. За эфирийн дугаар жигэнсэн гурил шүлтэй хоолнд дуртай, хавиргатай хийхээр гоёо. Ногоон сонг нь хийгээд халбаг майнууд хийж иддэг гэсэн. Төрөний юм байна. Тийм байна. Тийм гурилаа бааз зэрэг давстай өндөгтэй зурх юм бол илүү амттай болдог шүү. Манай хүмүүс хоол хийхээс өмнө гурилаа идээд идэг гэсэн байна. Нэрээ бас гуриландаа өндөг хийж болох юм тий. 90-90 өдрийн мэнд. Сайн байна уу өдрийн мэнд. За өдрийн дан ирчүүд орж иж байгаа байхгүй. Хоолн дээр ингэдэг. За. Жигэнсэн гурилтай шилний талаар ярьж байгаа тий. За тийм. Тэглэх ах уу. За манай нууцтай жонцтой шүл гинэ. За тийм байна. Төстэй. Жонцтой шүлийг манай 100 аймгийн л байна. Гурилын хэдий чинээ нимгэн гихчил бүр цаас шиг нимгэн элдэж тий шар нимгэн элдэх тусмаа гоё болсноо. За тийм ээ. Тэгээ яг дотор нь шар тусгаа хийгээд тэгээд тэр чинь зөвхөн дан мах тайж болдог, ногоо тайж болдог, саяын тэр яриад байгаа хавирах тайж болдог, ер нь юмтай болдог загцдаг гоё хоол л доо. Тийм тий. Тансаг. Тийм бүр хамгийн гол нь тэр юуны чинь гурилаа бүр нэг цаас шиг сонингийн цаас шиг нэмгээ илдвэл бүр гоё. Тийм. Тэгээд шар тосоо хийж байгаа. Тэгээд хуйлаад тэгээд дээр нь жигнээд гаргаж ирж хэрчээд тэгээд ямар ч хоолтой зогцсон тэр чинь. Тэр шүлтэйгоо тэр нүдэнд харагдаад. ер нь яадгүй голчлон ямар жигэнсэн гурилтай шүл, жомцтой шүл хийж байна. Жонцтой шүлэл ер нь голцсон. Хаа нэг хагасаан бүтэн сан амар хуйтай гоё хоол идмээр байхдаа гэхээр бостол нь бол яг жонцтой шүлэл чинь тэр болго иддэггүй их гоё үйдгээд шар тосч бас ядаргаан цайштай ер нь. Үгүй яах вэ? Тий. Манай нутгийн хоолтоос Сүхбаатарын. За тийм баган Сүхбаатарын юм байна. Нэг амиг. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Ажилтны амжилт хүсье та. За баярлалаа. За тийм. Нэрнгээсээ бүр тийм гоё нилээ нинхэн гурилтай бас гоё те. Ер нь л гоё шүү. Ер нь л гурилыг нэмгийн хийх тусмаа л гоё. За энэ жумцтай шүлтэнд бол нэг улаан чавх хийж байна. Улаан чавх хийж байгаа харагдаж байна. Тий. Ээж мах чанахаараа дандаа дээр нь юм улаан чавх хийгээд идэв шүү дээ. Ядаргаан сайн байдгийн гэсэн гээл. Хүүе миний хамгийн идэх дуртай идэхийг хүсдэг хоол нь штэ л гэсэн байна. Тийм байна. 8088 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. Дахиад ирэлтэй хүн холбогдсон байна. Арааны шээс асгарч байна уу? Яа, тэгж байна. Тэгээд юу яагаад одоо би багтаа хийж ийсэн Хевенс гэдэг хоол. За тийм байна. Хевенс гэжсэн. Аль нутгийн Хевенс гэдэг.
За би ч өөрөө хотод өссөн манай өвөл хийж өгдөгсөө сая аль нутгийг мэдэхгүй. Тэгээд ногоотой шөлөө ингээд одоо хаврах жижигэл чанчаад чансан шүлэндэг ногоогоо хийн штэ. За. Ногоотойгоо зэрэгсүүлж усаа хийчээд одоо мантууны гурлын гурлаа зураад том илтээд тэгээд ингээд дослонгуудаа дөрвөлжин хуваачаад яг тэр шүлэн дээрээ шууд ингээд тасалбарын хоорд наалтахгүйгээр шүлэн дээр нь давхарлаад тэгээд 20 минут жигнээд жиглсний дараа яг ингээд гурилчинч болоод нэг доод ногоонч болоод тэгээд яг тэр гурил ногоо ирэн завсан тэр гурил мөрөл бол янзын тасалх хамттай болно шүү дээ. Шүлэндөө дэвтээд тэгээд яг нэг хөөсөн гурилтай жиглсэн гурилтай шүл болох юм уу та. Жимби хийхдээ гурлаа тэгж нөгөө хөөлгөөд идэм билий тэр шиг л гэсэн үг юм ба шүү дээ. Тийм тэрэн шиг шууд юун дээрээ шүлэн дээрээ ногоотоо тийцүү ус хийж байгаа шүү дээр нь тавиал жигнэл 20 минут. Тэр ч бас аадлал болох юм байна да тийм ээ. Тийм ногоотойгоо цуг хүйсэн гурилтайгаа тэгээд тэгээ шууд нөгөө шүлэн дээр нь хийчихэж байгаа учраас гурлын ч гэсэндээ маш гоё шүлний амт шингэчих юм байна. Тийм тэрийг л хэвэн хийж багасаа хийж идэж явсан доо. Ааха сүүл хизээ хийв. Сүүл таны сарын өмнө хийж идсэн баг. Одоо нэг хийж идэх болсон юм шүү. Тийм хийж идэх болсон. Гэтэ яг хийж идэхээр ээжийнхээ бол гүйцэтгэв юм аа. Мандаа ээж л гоё ичээ. Ер нь хүн болгоны гарын хамт өөр байгаад идэв шүү тий. Тийм баг. За холбоос нь баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Хөвшин хүн хийсэн жүнз бас л гоё шүү гэсэн байна. Хэвэнц чи өөр хооштой гэсэн байна. Сая яг жорын хэлчих шиг боллоо тий. Тийм байна. Хэвэнц чинь тийм нэг хөөсөн гурилтай байт юм байна. За тийм байна. Эхэхэр утасны дугаар 77 38 83 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. Жимби маягтай юм шүү дээ. Жимбигийн ер нь шүлтэй хэлбэрлэл юм шүү. Булууны яс чанж байгаад л ногоотой шил хийдэг те. Ясны хөс гарна шүү дээ гэж байна. Иш метронд хотод хоржигноод шүүс ялгараад амтан амтагдаад көө юмд арчилж байна би гэнэ. Ахайн коммент дээр хавстай банштай шүл янзын гэсэн байна. Хавс гэж юу юм бэ? Хавс гэдэг нь саяны жимс биш үү? Хасарваа нуу? Тий. Тэр чи улаан чавга? Хасарваа нэр өөр хавс гэхээр ари өөр юм байгаад байна да тий. Баян онгорынхаа хэвэнз гэдэг гэж штэ. Тийм үү? Манай хийдгүү штэ. Манай ээж баян онгорын бэр эмээг маань дагаж хоол унд хийж нэрлэж сурсан байхаа. Хэвэнз гэж хонгор нутгийн хэллэг байж магадгүй гэж бодлоо гэсэн байна. Сойны юм да. За сонирхолтой. Танайхаа яг та тэгээд нэг бүндэгдэж л явж идэг үстэй. Бүндэгдэн. Би нэг баян онгорд очиад айгүй гайхсан шүү дээ. Бүндэгдэн. Ингээд нэг юуг газ түхгүй шүү дээ. Хүзүндээ зүудэг газ түкийг туг гэж ярьд юм билий. Тийм үү. Тийм. Бүндэгдэн гэдэг үл яг сонсон шүү дээ. Уул уруу. Тийм өнхөр хийх юм билий шүү дээ. Бүндэгдэж зогсоод гэсэн юм уу гаалц. Тарахын яг тэгээд бүндэгдөөд байж байгаа шүү дээ. Үу ямар сони юм бэ? Манай өвөө эмээ Аранга аймгийн хүмүүс Хэвэнзийг тэр хүмүүсээс сурсан гэдэг байна. Би ч одоо Аранга Баянгор хоёулынгийнх нь хүнд гисэн мөртлөө Хэвэнзийг жаах удаа сонсдог. Гэтэл тэр аваар бүгдээрээ Хэвэнз гэж ярьж байна. Би одоо биш юм болоо. 96 техник өдрийн минь өөцөн насарчлаа. Хавс гэж хавирах шүү гинэ. Увсынхан тэгж хэлдэг гэсэн байна. Хавстай банш гэхлээрээ тэгэхээр хавиргатай баншил юм байна шүү дээ, тийм байна. Хавиргатай банштай шүл гэж хэлж болно. За нэвтрүүлгийн хамтран арчигчид танилцуулаад өргөжлүүлэн Улаанбаатар хотод 15 цаг 39 минут. Хитягаан туянаас үүдэлтэй хөвшөлтийн эсрэг цогц хамгаалалт Анисса брэнд хамтран ажиллаж байна. За. Энэ одоо бид нар ерөнхийдөө нэг ингэдэг нөгөө нэг арьсаа хайрлна гэж бодоод идэг. Арьсаа хайрлаж байгаа нэгэд ингээд хүүхнүүд ч яахан ингээд нөгөө юм төрчихдөг штэ. Өдөр төрөхэд ер нь арай дээр ирчүүд бол ерөөсөө юу ч төрөхдөггүй. Тэгэхээр нар салхинаас хамгаалдаг энэ Анисса гэдэг энэ брэнд бол таныг зүгээр ингээд бодож модох хэрэг байхгүй. Ингээд ихэнх нарны тоснууд чинь ингээд үргэлжлэр ингээд цайраад ингээд мэддэгдээд байдаг. Энд ихгүй энэ арай өөр бүтцтэй шүү. Нөгөө усан сууртай гэж манай бүсгүүчүүд усан сууртай гэдэг үг хэллэгийг ашиглах юм бол их сайн байдаг. Яа тэгэхээр дүрхээр ингээд зүгээр нэг юм шингээ урс дүрхэж байгаа юм шиг маш гоё бүтцтэй ингээд шингээд алга болчдөг байхгүй юу? Тийм учраас Анисад би дуртай байдаг. Тэгээ дотроо савлгааны үед хэд хэд янз байх шиг байна. Би болохоор яг юм нэг шатаг савлгаатай гин дүрхдэг. За тэгсэн энэ онцлог нь юу вэ гэдгсэн Shiseido Group-ийн 100 гаруй жилийн Хитягаан туяаны судалгаан дээр үндэслэн зөвхөн нарны тусаар дагнсан Анисса гэдэг брэнд байгаамаа. Зөвхөн нарны тусаар дагнаж байгаа. Тэгээ ер нь бол ингэдэм байл шүү дээ.
бид нар фэйсбүүкээс нэг харсан чи пост харсан чи яг ийм нөгөө арсны хавдар тусцсан хүн илж байгаа байхгүй юу? Бид нар ингээд нөгөө эргэжтэйч вэ, эмгтэйч вэ, арсаа ерөөсөө зөв арчилдгүй юм байна. Тэгээ ингээд будагтаал анхаарат идэг болохоос биш яг арс хамгаалах тал дээр ерөөсөө ач холбогдол өгдөг юм байна. Яг Нүүрэндээ нарны цэцгийг заавал төрөхчээ. Нүүрэндээ төрснийхаа дараа хүзүүндээ бас заавал давхар төрөхчээ. Ер нь бол наранд хамгийн их гардаг хэсгүүдэд төрөхж байгаараа энэ ирээдүйд таныг өвчнөөс хамгаалах болно шүү гэж сануулж хэлсэн мэлээ. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө би тэрийг үзэл хүзүүндээ хүртэл ингээл өглөө болго ингээл нардис ялдаг болсон. зөвхөн дарнаас хамгаалахаас гадна арс арчилгааны орц найрлагтай тул хэлгсэн өвчлөг бууруулж арсыг чангалж мөн нүүр будалтын суурч болдгоо гэсэн. Зөөлөн бүтцтэй гоё шингэн. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бид нар хаанаас судалж авах уу гэхлээр юунууд байгаа дэлгүүрүүдээр байгаа шишээд оруулж ирж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ фэйсбүүкээс бүх юунуудад эмийн сангуудаар байгаа гэсэн. Яг тийм эмийн сангуудаар борлуулагдж байгаа. Та Анеса Монголиа гэж бичих юм бол фэйсбүүкийн хуудас гараад ирэн тэнчэнээс илүүдэл өрөнгөө мэдээлэл авах болцоотой. Утасныхын дугаар 72 72 тэг 88 72 72 тэг 88. За баярлалаа. Хитягаан туяан сүйдэлтэй хөвшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Анеса брэнд хамтран ажиллаа. За. Эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгаад нэвтрүүлэгтэй холбогдож жигсэн гуралтай шүл хэрхэн хийдэг шипигийн хоорондоо хуваалцсан гэсэн үг. За ингэж хийх юм бол гоё болдог, тэгэж хийх юм бол гоё болдог, нэг ийм чимэг байна гэд. Төрөний мань үзэл өстой үнэхээр гоё чимэг байлаа шүү дээ. Идэх дуртай хүмүүс. Өнөөдөр юу яана олон айл одоо ингээд жигсэн гуралтай шүл хийхээр боллоо шүү дээ. Хавраг маврагтай хийхээр боллоо шүү дээ. Харин би үргэлж очиж жоод хийж тийм үү гэж бодлоо. Нөхөр орой өдөө явна гэсэн явхаас өмнө гоё шүл хийж өгд юм билүү гэж бодоод агаад шүл нь жигсэн гуралтай шүл байх юм шиг байна шүү. Тийм байна. 80 өдрийн мэнд. Гэнэ? Ой, за ихэл эрэхтэй хүн ороод ирлээ. За, жомцтой шүлнийхөө жорыг. Жорш нэг эцлэл ярих гэсэн. Айгуу гоё. За, яар одоо яах вэ? Юу идсэн чи яагаад сайн хүн идснэ гэдгийг яар аа тий. Нэг хөгшин хүн байсан юм аа. За. Айгуу гоё шүл гаргаал. Там мах босдож байгаа л. Өөртөө гурлаа түүний нэмгээ илдээд. За шүлэн дээр нөгөө буцалсан байгаа мах шүү дээ. Тэрэн дээр нөгөө жинсэн гурлаа идэх тэр бас тасархаатай. Жигсэн гуралтай хар шүлэл байна шүү дээ ерөөсөө. Тэгэхдээ тэр бүхнийх бол арай л өөр амттай байсан гэдэг. Нэг олон толгой юу ч хийгээгүй. Тэгэл давсаар ингээд махнуудаа ингээд янз буцалгаад тэгээд нэг гурлаа ийцэн байд. Эдэ жигдэн тавьж чаад. Тэгээд тэр үстэй тасархаа амттай байсан. Тэр юусаа мартдаг. Тэр шүлсээ залгиж. Онцгой амттай байсан баг тий. Их гоё амттай. Одоо ч нүдэнд харагдаа л нэг өвл ийдсэн гэдэг. Айгуу амттай. Дахиж идэх боломж олцоо олдоогүй. Ахиж тэр бодлоо тэр одоо нүдэнд харагдаа л айгуу гоё. За халуусан баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Нэрээ нэг тийм хоолой байдаг шүү санаа. Ерөнхийдөө бол те мах нь гоё амттай байхлаар гэдэг. Ер нь та нэгдсэн малын мах бол үнэртгэд ингээ гоё үнэртчихэд шүү дээ. Яг тийм малын махаар хийсэн. Зүгээр хар шүлж зүгээр сад тавьдаг шүү дээ. Тэгээ зүүн тишээгээ ер нь маха утчдсан билээ шүү дээ. Тэгээд та нэгдсэн утцсан мах чинь бүр гоё амттай болчтой юм билээ. Ярихгүй. Ер нь 96 мацаг барьж хахад яаж байгаа юм бэ гинэ. За өдрийн мэнд. Айхтай холбогдож байна. За жигсэн гурал. Гоё нарийн энд орц юу байна? Орцгоос бол тэр ерэн жигсэн гуралтай шилдэг аяга дуртай. За. Одоо тий эрэгтэй хүн идэх тэр нэг айтайгаа олстой тэгээ. За. Нэг гурал нь одоо нэг сүүлийн чи хүмүүс юу хийгээд байна? Одоо нэг гэрцэн гурал мөрлийн бэлгийн авч ашиглаа. Зүгээр гараараа нэг илдэд хийж ингэж яасан гуралтай тийм одоо яс чанжгаад яасан хоол бол үнэхээр янз амттай шүү дээ. Би бол эхнэртэй захиалж хийлгдэг хоол тэр шүү дээ. Яг жигсэн гуралтай шүл хийхэд бол яг л өөрөө л гурлаа зураад илдсэн дээр. Тэгвэл одоо нэг худалдааны бас ингэж гурал мөрөөр жигнэ гаргацсан бэлгийн юм байгаа шүү дээ. Тэрний амт нэг өөр яг гараар хийсэн хоол. Шат. Гуралынх нь амт одоо яг гой хоол бол тэр л واخгүй хүмүүс одоо цөмөн гэж хэлдэг. Тэгтээ бол миний хувьд ч тэр нь хонгийн дуртай одоо ядарсан үед идэх юм бол тэрийг ч сайхан байх шүү дээ. Танай нутагт энийг юу гэж нэрлэдэг вэ? Геда гэдэг шүү дээ. Геда.
Тэр гоё. Сайн шиг их орж ирж байна тий. Тэгээ би өөрөө ховдох л доо. Тэгээ манай тийш гедал гэж байна шүү дээ. Одоо манай одоо бол тэг уралтай шил гэдэг болсон байлаа сүүлийн урд нь намайг одоо багш гот манай аав ээж эмээ бол бүгд геда хийнэ л гэдэг зах зээлийн үед урд өмөрл ховор тэр үед л геда хийнэ гэдэг. Баярлалаа байсан уу? Тэ. За Баярлалаа. За. Өдрийг сайхан өнгөрүүлээ. Оо хичнээн баярлаг нэртэй хоолоо юм чи. Тийм ээ шүү дээ тий. Хаа сагуул өөр өөр нэрлэдэг. Heavens Gita. Ийм комент шүү дээ хаа. Жонтой шул. Гэрийн хамаг ажлыг хүүхнүүд хийдэг нэртэйч нэдэр дээрээ ирчүүд хоолоо хийдгийг баасан гарагт элдэв шипи баталж өгөх юм да гэж Яг тийм чи ерөөсөө. Элдэв шипи дээр нэмэгтэй хүн тун ховор шүү хоолн дээр. Ирээс. Ано? За өдрийн минь. За яа Өдрийн минь дээ. Ахаад ихтэй юм. Тэглээ. За нарийн нандин гоё зүйл юу вэ? Хоолыг бол ирчүүд бол нэрээ гашраад ин дөө. Тэр тусмаа ийм нөө жигсэн хурлаа шүүл болохоор бүр хашаагаад байна тий. Тий. Түрүү би зүгээр халт сонсох шиг боллоо. За. Машин гарчаад ирсэн. Хэвэндний тухай нэг хат ярьж явах шиг байна. За тийм. Яг нь ер нь бол жигэнсэн гуралтай шүлнэл нэг хувилбар юм байна шүү дээ, тийм үү? Тий, ер нь бол тий. Тийм. Тэгтээ гурлын хөөлөгч тийм байх тийм үү? Хөөлөхөөс гадна юу яадیں۔ Дан эсгэгч хийхлээр ингээд нэг талдаа нөгөө эсгэгчнийхэн чанар нь хит халуундаа нөгөө ингээд хатуураад ингээд багшаалтдаг байхгүй юу? За. Тийм. Тэрнээс сэргийлэхийн тулд ингээд жоохон сот хийдгийг гурлаа. За. Сот хийхлээр ингээд жигтгэн аюу нэг юм хатуу биш хит ингээд нөгөө нэг мантууш шиг зөөлөн биш. Тэгээд нэг багшаалт нөгөө нэг эсгэгчнийхэн багшаалтаа шиг тийм хатуу биш. Тэр гой шаргал өнгөтэй болчдөг шүү дээ. Амд наадаад байдгүй байхгүй юу? Яагаад цаат хийхлээр тэгдэг. Тэгээд нөгөө нэг шүлнийх нь өөрийнх нь тосоор ингээд өөр дээр нь тослоод тэгээд ингээд жижигэн дөрвөлжин хэрчж байгаа хийдэг. За энийг болохгүй тийм. Би бол яг хүүхэд байхдаа энийг байстамаа ингээд ойр хавь айлууд хийхлээр юусэн мэддэггүй байсан байхгүй юу? Ганцхан манай удам байсан хоол юм байна ухааны боддог байлаа жоохон. Манай өвөө хийдэг байсан. Танах аль боддог вэ? За би өөрөө хатын юм. За өвөө ч манай ээж болох ээжийн талаахыг ярих юм бол урангаа нарийн дээл хүмүүс ихгүй юу? За. Тий, манай ээжийн аав нь болохоор тогооч хүн байсан. Тэгээд ингээм модон тагшин дотроо хүүхдүүд нь одоо манай ээж мэдэн тэр аавын гайрамд хоол хийгээд зүгээр ахинд нь хоол хийх ам халууд өгдөг гэдэг. Тэгж яхтар халуунаа хотоод иддэг. За. Тэгээд бүр зохиолч дэвлийн хорооны анхны одоо хорооных нь бүр тогооч байсан юм баггүй юу? За. Манай өвөө болтой. Тэгээ манай нарийн дээл чинь одоо ч юу н тэр хоолн гэрүүд байдаг үстэй нарийн дээл гуанз гэж. Тий, Баянгор аймаг орхоос наан 70 км шүү дээ. Тий. Тэгээ манай гэрээ л очиход л байж идэг байсан тэр. Тий. Манай гэрийнхний ер нь тэгээд тэрийгээ дагаас тэгдэм ер нь нэрчүүд нэг хоолорхох хүмүүс. За. Болж штий. За. Өөр хоолндоо сайн байвал аяндаа болно. Өнөөдрөөрөө бол Heaven-зээ хийж идэх юм уу? Өнөөдөр Heaven хийж идэггүй. За. За амжилт хүсье. Баярлалаа. Холбоосон маш баярлалаа. За. Би нэг дээр үед одоо 98 онд юм байна. 98 онд очиход тэнд чинь нэг баг 40-од гэр байсан юм аа. Нарийн дэлийн гуанз гэж 40-од гэр. Тэгэл байнаа л аятайхан л бүсгүүчүүд нь байдаг байлгүй дээ. Бүгдээрээ гэр-гэрийнхээ ууданд гарч ирээд янз янзын альчуураар манай дор нэг өнгөө ч илүү юу гэлээ. Тэгж мэгээд ингээд зогсож идэг байсан. Тэгээ бид нар нэг атуустай явж таарад тэгэл баахан нөгөөдүүдийн чинь цаашлуулж байгаа л нэг нэд нь орсон шиг санагдаад байна. Одоо тэгвэл 40-од гэр нь жоохон цөөрсөн юм байна. Тийм байна. За энэ түрээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Очир Дагинс Hello брэндэрээ буюу Meat Snack, Hello Mini Salyam, Hello Өхрийн махан Jerky-гээр хамтран ажилласан баярлалаа. За мөн Хитягаан туяанаас үүдэлтэй хөвшөлтийн эсрэг цогц хамгаалалт Anessa брэнд хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн онцороо 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаахаа. За баярлалаа.